За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Програмчдын суурь хичээлийн дараачийн бодлого эхэлж байна. За тэгэхээр бид нар өмнөх хичээлүүд дээр юу үзсэн бэ гэвэл хувьсаг зарж сурсан, мөн математик одоо компьютер дээрх математик үйлдэлүүдийг хэдүүлээ сурсан тий. За өнөөдөр бид нэр тэр ур чадвараа ашиглаад функц 1 гэдэг нэртэй энэ бодлогыг бодох нь байна. За бид нар бол функц гэж юу байдгийг мэдж байгаа шүү дээ. Энэ бол одоо ямарваа нэгэн зүйлүүдийн хамаарлыг математик аргаар одоо тайлбарлаж хэлснийг хэдүүлээ функц гэж яриад байгаа тийм. За хэдүүл нь ийм функц өгөгдсөн юм байна. За тэгэхээр хэдүүлэнд нь x гэдэг нэг тоо өгөгдөх юм байна. Тэрний бид нар y гэдэг утгыг нь хэдүүлж олох юм байна. За жишээ нь хэдүүлэнд нь 1 гэдэг утга өгөгдсөн байлаа гэж бодоход x нь тэнцүү 1 байх нь шүү дээ. Тэгэхээр 3-ыг үржих нь 1 хасах нь 5. Тийм учраас y нь хасах 2 гарч ийн. Тийм учраас хасах 2-ыг энд хивж гаргажээ тий. За тэгэхээр энэ бодлогыг ерөнхийдөө бол бодох нь байна. Тэгэнгүүт хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэвэл мэдээж хэдүүлэнд нь энд x гэд за энд гэдэг чинь одоо өгөгдлийн төрөлтэй ямар төрлийн одоо өгөгдөл юм бэ? Ямар төрлийн дата юм бэ гэдгийг нь хэдүүлээ заавал бичиж өгөх ёстой. Энд гэж за тэгээд хэдүүлээ c-ийн буюу гараас утга авах тий x дээр гараас утга авах тэр юг түлхүүр үгийг хэдүүлээ бичиж өгөх ёстой. Тэгжиж компьютер ойлгоно. Энэ x дээр чинь бид нар гараас утга авах юм биш үү? Тэр хэрэглэгчээс утга авах юм биш үү гэдгийг хэдүүлээ ойлгож өгөх нь. За тэгэнгүүт хэдүүлээ x орсон юм чинь дараа нь хэдүүлэнд нь y гэдэг дахиад int хэрэгтэй шүү дээ. Угаасаа бүхэл тоонуудын үржир мөн язгуур юм чинь энэ дээр бол int гэдэг утгал гарч ирнэ. Мөн угаасаа x нь бүхэл тоон утгаар өгөгдөнө гэдэг нь өгөгдсөн юм чи угаасаа бүхэл тоо гарах нь ойлгомжтой. За тэнгүүд y болохоор 3-ыг үржих нь x хасах нь 5 тий. Энтэй тэнцэнэ гэдэг угаасаа функц дээр өгөгдсөн. За тэгээд хэдүүлээ c out гэдэг нь бол дэрэгцэн дээр хивж харуулах тий. Дэрэгцэн дээр хивж харуулах. За y гэдэг y-га хивлээд гаргачихад ингээд ерөнхийдөө хэдүүлгийнх нь бодлого бол болох нэ. За энийг хэдүүлж кодчдод үзье. Тэгээд нэг нэгээр нь та нарт одоо тайлбарж өгье. За өмнө хэлсэнчсэн бид нар ID1 гэдэг ийм одоо компайлер дээр хэдүүлээ энэ кодоо бичиж үзэх гэж байгаа тийм. За энэ за ерөнхийдөө бол энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл зөвхөн код бичих боломжтой хамгийн амархан онлайн одоо юу гэж ойлгочиход босох нь. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр юу гэж бичих вэ гэхээр хэдүүлэнд нь int x хэрэгтэй тий. X бол гараас утга авна. За тэнгуү дараа нь int y хэрэгтэй. Y болохоор 3-ыг үржих нь x хасах нь 5. Тэ тэнцэн. За тэгээд хэдүүлээ y-га хивлээд гаргачих тусах нэ. За гараас утга авна гэдэг нь энэ input гэдэг вэ шүү дээ. Input дээр за жишээ нь хэдүүлээ 1 гэдэг утгыг өгсөө гэж бодоход энэ c-ийн x гэдэг нь энэ 1 гэдэг утгыг x оноож өгөх тэр түлхүүр үг байх нь байна. За хэдүүлээ ID1 хийгээд үзье. ID1 гэдэг нь за ажиглуулад үзье гэсэн. За хасах 2 гэж гарч ирсэн. Хасах 2 гэж хивж гаргаж байгаа түлхүүр үг нь c out y гэхээр y-ыг дэрэгцэн дээр хивж гаргаа гэсэн түлхүүр үг байх нь. За тийм учраас энэ дээр хивж гаргаж байгаа байх нь байна. За ерөнхийдөө бодлого ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. За хэдүүлээ энэ бодлолтоо юун дээрээ тавьж үзцгээе. За тэгэхээр хэдүүлээ нөгөө споч дээр хэдүүлээ тавьж үзэх хэрэгтэй шүү дээ. Одоо за бодлолтоо бичсэн. Тэгээд хуулаад тавьчихлаа тий. За тэгэхээр өмнө ирсэнчсэн C++, G++, 432 гэдэг энэ хувилбарыг нь хэдүүлж сонгох хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ бодолтой илгээгээд үзье. За юу болох нь вэ? За уншиж чинь. За accept дуусчихлоо тийм болж гинэ гэж хэдүүлэнд юм байж байна. За тэгэхээр өнөөдрийн бодлого бол ийм байла. Бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Мөн ойлгомжгүй зүйл байвал комент хэсэгт бичээрэй. Би цаг тухай үед нь тайлбарлаад яваад иж болж чаднаа. Тэм учраас ойлгомжгүй зүйл байвал комент хэсэгт бичээрэй.